За эрхэм хүндэт үзэгчид та бүхний энэ өдрийн амар мэндийг эрен мэдчлээ. За манай аяллаа цуврал нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За UBS телевизийн аяллаа баг Японд аяллаа үргэлжлүүлж байна. За бид Окинава мужид аяллаа үргэлжлүүлж байна. Дэлхийд сүлжээгээрийн эхний 3-т багтдаг Японы аялал жуулчлалын шилдэг компани HIS 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Япон улсын дотоодын хурдан болон энгийн галт тэрэгний олон дахин хэрэглэдэг хамгийн хямд Japan Rail Pass билетийг зөвхөн манайхаас худалдан аваарай. Манай компани Ана компанитай хамтран зочд буудал агаарын тээврийн үйлчлэгээ хосолсон тусгай аяллаа багц үйлчилгээг монголчуудад санал болгож байна. HIS компани Япон руу хямдаар хурднаар таны хүссээр аялуулах болно. Сэтгэл сэргээсэн аялал, насан туршийн дурсамж. HIS таны аяллыг хөтөж. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Япон сампин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай. Сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайха Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний нэвлэлийн холбооны байр 104 замын уулзуур 115 дугаар байр. Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр. Эрдэнэт хотын Их Мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй. H&H компани дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. H&H компани бүх төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байна. Үүнд дэлхийд алдартай Madison брендийн Eha аппарат, Япон улсын Pentax корпорацийн бүх төрлийн уян дурангуудыг худалдаалж байна. Бид суйрлуулсан төхөөрөмжөндөө баталгаа хугацаа өгч засвар үйлчилгээг тогтмол хийж байна. H&H компани дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. За бид нар ингээд аяллаа үргэлжлүүлж байна. Өнөө өглөө буюу одоо 2015 оны 10 дугаар сарын 8-ны өглөө Наха хотоос гараад 40 км давхиад Кадена гэж хотыг өнгөрөөд за тэгээд тэр ууланд Рюкумура гэж сайхан одоо энэ Окинавагийн эртний одоо уламжлал орон сууц нэ одоо хоолунд бүх юмыг харуулсан тийм тосгоноор тосгонч гэж байх одоо гадаадынхан жуулчлал зориулсан тийм газараар орж үдчихэд ингээ буцаж байна. Тэгээд буцах замдаа энэ Каденагийн одоо цэргийн бааз, Америкийн цэргийн баазыг бас энэ байшингийн 3 давхар дээрээс ингэж хардаг юм газар байд юм байна. Одоо энэ биднээс өмнө энэ харагдж байгаа газар бол тийм ээ. Америкийн цэргийн бааз Кадена гэж. Тэгээ ер нь бол энэ Окинавад бол цэргийн бааз маш их олон байсан. Сүүлийн үед бол багасж байгаа. Тэгээ энэ бол бас нэг тийм Япон Америкийн хоорондох тийм бас нэг асуудал болж байгаа. Тэгээ яг хөө тэгтээ манай дагуулж явж байгаа багш энэ бусад хүмүүс ч гэсэн ер нь муу юм бол бас нэг талдаа байхгүй. Яг бол Япончуудыг одоо хамгаалж ирсэн ийм талдаа. Нөгөө талдаа цэргийн бааз байгаад ахаар бас их төвөгтэй гэж байна. Одоо энэ бол эргэн тойрон 25 км үргэлжилсэн ийм газар. Одоо тэр хашаа нэгтэл 10-аад метр өндөр их зузаан ийм цементийн хэрэм хашаа байна. Тэгээд энд болохоор ийм том талбай эзэлсэн учраас энэ Окинавачууд ийш тийш явахын тулд заавал энэ хашааг ингээд тойрч гарах хэрэгтэй болдог гэж
Нэгдүгээр. Хоёрдугаарт бол энэ онгоц нь нисч буухтаа түрүүн хэвдээсээ ирэхэд бас нэг онгоц нисчээсэн. Бас машинаар явж байхад бас нисчээсэн. Маш их чимээтэй. Энэ цэргийн онгоц болохоор энэ чимээ бол одоо маш их саад болдог. Ийм бас тааруухан тал, муу тал байна гэдэг. Тийм учраас бас хүмүүс бас эсэргүүцээд байдаг. Аль болохоор энэ цэргийн баазыг одоо бас алга болгомоор байна гэж ярьдаг юм байна л да. Тэгээд бас сонин жишээ энэ манай багш бас ярьж байна. Тэгээ одоо энэ Окинавагийн энэ хотууд энэ цэргийн баазууд байгаа газруудаар айлуудад засгийн газраас бас мөнгө өгдөг. Тэр мөнгө нь ямар учиртай гэхээр гэр дотроо одоо жишээлбэл зөвхөн унтах өрөөгөө ханыг ингээд чимээнээс одоо тусгаарлах тийм ээ. Чимээ намсгагч тийм янз бүрийн одоо материалаар ханыг ингээд битүүлэх хөрөнгөний гаргаж өгдөг нь. Өөрөөр унтах үедээ тэр шөнө онгоцны тэр нисгэд тэр чимээг одоо багасгах нь байна шүү дээ. Тэгэж одоо тэр онгоцны дуу чимээ бас хүмүүсийн амьдрал ахуйд одоо гэр оронд нөлөөж хүмүүс одоо тийм чиртэй байдгийн байна л да. Иймэрхүү юу байдгиймаа гэж ярьж байна. Тэгээд зүгээр янзын яриа ярьдаг, сайн ч тал байна, муу ч тал байна гэж ярьдаг. Ерөнхийдөө Окинавачууд бол энэ цэргийн баазыг ер нь бүгдийн л одоо бас нүүлгэх тийм ээ байхгүй болох одоо хүсэлтэй юм шиг байгаа юм тий. За тэгээ энэ цэргийн баазтай холбоогүй бас нэг яриа бас сая машин дотор манай энэ Бушкава багш одоо энэ Соробангийн багшлаа ярьлаа да. Би тэгээ тэр одоо дараа бид нар үзүүлнэ. Бүр ийм том шар цэцэг байна. Энд тэнд байгаа. Энийг иппэ гэж нэрлэдэг юм байна. Тэгээ энэ ямар гоё цэцэг вэ энэ? Окинавагийн цэцэг үү гэсэн чинь Окинавагийн цэцэг биш. Энэ өөр нэг газраас л бас авчираад ингээд тарьсан баг. Гэхдээ энэ хавьд бол байдаг цэцэг гэдэг чинь. Тэгээ тэр нь эндээс ургуулад бас ярьсан л да. Юу гэхээр ер нь ялангуяа энэ Окинавагийн хойд хэсгүүд бол яг Окинава нутгийн, Рюкю нутгийн үндсэн цэцэг ургамал гэж байхгүй. Яагаад? 70 жилийн өмнө нөгөө дэлхийн 2 дугаар дайны үед бол бөмбөгдөлтөнд өртсөн. Энэ Окинава бол маш их сүрсэн шүү дээ. Тэгээ бүр үнсэн товрголтол нь ирсэн. Өөрөөр ургамал цэцэг мод бол байхгүй болсон гэж. Тийм учраас энд бол Окинавагийн одоо үндсэн цэцэг, үндсэн мод гэж байхгүй болсон. Дандаа 70 жилийн өмнөөс шинээр тарьж ургуулсан, өөрөө ургасан ийм мод цэцгээ гэж ярьж байна. Тэгээд энэ бол бас л нэг талдаа имгэнэлтэй юм байна шүү дээ. Тийм өөрсдийн цэцэг навч одоо Японы энэ тэнд очиход тийм ээ энэ бол манай нутгийн цэцэг. Энэ манай нутгийн мод. Энэ мод бол одоо 200 настай, 300 настай мод гэдэг. Энэ бол ийм учиртай цэцэг гэж ингэж ярьж. Тэгэхээр Окинавачуудад ялангуяа энэ хавьд бол тийм юм байхгүй гэж ярьж байна. Тэгээд иймэрхүү яриа хөөрөг бас сонсож явлаа. Тэгээд бид нар тэр Токиогийн буланд Йокосукагийн цэргийн баазыг бас үзчихсэн шүү дээ. Бас бүр усан онгоцнуудын нэтер харж ирсэн. Зүгээр Окинавад ирээд энэ цэргийн баазыг бас ингээд бас харж үзлээ. Анх удаага зүгээр ингээд холоос хараад их гоё талбайтай байна. Тэгтэн том ачааны машинууд, том онгоцнууд харагдаж байна. Одоо их том онгоцноос явчлаа. За тэгээ энэ цэргийн баазын талаар бол бас мэдлэг надад одоо нэг байхгүй. За нэг юм хөө. За ингээд явах уу. Тэгээд энэ Окинавагийн тухай яриагаа бас үргэлжлүүлэх гэдэг юм л да. Манай өнөө өглөө бидний туслах Бушкава багш бол Соробангийн багш гэхдээ карате хийдэг юм байна. Карате. Шаолингийн урсгалын тийм каратег хийдэг. Тэгээ хүнд бас заадаг юм байна. Тэгээ тэр нэг лимб бүлээж байгаа. Нэг дуучин за одоо хөгжимч юм уу да. Тэр лимбэ зардаг хүн дээр бид нар бас ингэж явж байгаа тааралцгаа таньдаг юм байна. Тэгээ тэр лимб чинь бол ингээд лимб нь одоо ингээд модоор хийцэн ингээд урт нарийнхан тэндээ ингээд нэг үзүүртэй шүүр хийцэн. Яг одоо хог шүрдэг шүүр шиг тэгсэн мөртлөө лимб. Тэгээ тоглож ирсэн. Тэгээ та ягаад ийм шүүрээр лимбдээд байгаа юм бэ гэсэн чинь энэ бол лимб тэгтээ ингээ хүн харахад бол хогийн шүүр шиг. Гэтэ би ягаад ийм лимбээр үлээж байгаагүй энэ лимб маань одоо шүүр шиг харагдана. Тэгтээ хүн одоо сэтгэл доторх юм сэтгэл зүрх доторх хамаг муу муухай хог буртахтай бүхнээ ингээд цэвэрлээд ариухан сайхан сэтгэлдээ болоосоо гэсэн сэтгэлийн үүднээс би ийм лимб хийж үлээж байгаа маа гэж ярьж байсан. Бас сайхан сонсогдож байсан. Тэгээ тэр гоё аялгаа тоглож байсан.
Тэгээ бид нар Монголоос явна гэж хэлсэн чинь за би одоо яг Монголыг одоо төсөөлөөд тийм ээ. Монголтой ойролцоо байж болохоор тийм аялалгуу тоглоно гэж нэг аялалгуу тоглож үзүүлсэн. Тэгээд тэр Бушикава багш одоо ярьжсэн л да. Тэгээ манай энэ Окинавагийнхан бол бас их тийм хөдөлгөөнтэй ус удаа гэж. Тэгээ Окинавад бол карате үүссэн газар гэж. Карате үүссэн газар. Тэгээ өөрөө бол тэр каратегийн Шаолингийн урсгалын төлөөлөгч гэж ярьжсэн. Тэгээд энд Окинавад бол нийтдээ нэг 400 орчим их бага том жижиг каратегийн курс дугуйлан сургалтын төв доожонууд байдгаа гэж ярьжсэн. Тэгээд одоо Окинава бол одоо каратегийн төв учраас одоо энд үүссэн учраас гадаадынхан ялангуяа энд захиалга өгч би суралцъя гэж их ирдэг гэж ярьж илээ. Франц бол одоо каратегаар бас хүчтэй. Францчууд их ирдэг, европчууд их ирдэг гэж ярьж ирсэн. Тэгээд яг одоо их газар буюу одоо Хятадд бол одоо тэр Шаолингийн урслаг тэргээл тулааны урлагууд анх эхэлсэн. Гэхдээ карате бол яг үндсэндээ Япон тэр дотроо Окинавад одоо ингэж үүссэн юм аа. Карате гэдэг нь кара гэдэг нь одоо хоосон гэсэн үг шүү дээ. Тэ гэдэг нь гар гэсэн үг. Хоосон гараараа одоо ингэ тулдаг гэсэн утгатай үг шүү дээ карате гэж. Тэгж ярьжсэн. Тэгээд тэр каратегийн тухай ярихдаа бол одоо тэр багш Бушикава багш бол нэлээд тийм их нүдэнд нь одоо галцог гэрэлтэй их дуртай юм байна. Тэгээ би одоо та каратегаар одоо ингэ хичээлдгүү өдөр болгон каратега тэнд тэгэлж байна. Хичээл хийдгүү гэсэн чинь хийдэг шүү. Одоо ингэ өдөрт бол ганц хоёр ингэ дасгал хийдгээ гээд. Тэгээд дээр нь бас нэг юм яри. Одоо энэ бид нар энэ тэнд очиод ингээ харахад энэ мод тийм ээ модны энэ эргэн тойрон энэ хамгаалтууд маш сайтай бай. Тэгээд тэр бүр нэг газар хаана үлдээ би тэр бас зураг авч ирсэн. Энэ модоо бүр хамгаалаад ингээд бэхлээд тэгээд юу яатсан байсан. Тэгээд тэрийг бол би бодохдоо бол энэ тайфун маш их хэрэгдэг. Одоо хар салхит юм уу далайн шуурга салхит хэрэгдэг. Тийм учраас мод энтрээ бол маш их бэхэлдэг болов гэж би бодож байна. Тэгээд за энэ хот энтер дөө одоо ямар учиртай байдгийг бүүмэд ямар ч гэсэн хотын зах махаараа бол одоо маш хүчтэй салхи ирдэг. За тэгээд тайфун гэснээс бас одоо энд юунууд хүмүүс ярьж байсан. Одоо тайфуны эрх давтамж маш их ихсэж байгаа гэж. Дээр үед бол одоо шууд зуны 3 сард 8, 9, 10, 11 сар ч юм уу ингээл намхан далаагаас маш хүчтэй салхи ирдэг байсан бол одоо баг ердөөсөө жилийн турш ирдэг боллоо гэдэг. Цаан ч юм хүмүүс худалдаачид орилоод байна жоохон буцъя. Тэгэд одоо баг ер нь юу вэ? Жилийн турш бүр өрдөөсөө 2-7 хоногт нэг заримдаа өөр 7 хоноод тайфун ирээд ах шинжтэй гэж. Тийм болсон. Тэгээд тэр нь юутай холбоотой гэсэн одоо нөгөө дэлхийн дулаалтай холбоотой ингээд давтамж ихсээд байна. Ингээд одоо номхон далаад үүсэж байгаа нам даралт энтер бол одоо байн бий болоод идэг. Одоо энэ бороо ус одоо ховордох ч гэдэг юм уу. Тийм ингээд дулаалтай холбоотойгоор тайфуны давтамж ихсээд байна гэж. Тэгээ та хоёр бас их азтай ирж байна гэдэг. Өнгөрсөн 7 хоног 10 хоногийн өмнө бол тайфун ирсэн. Тэгээ одоо яг нэг тийм цонх сайхан цагаагаар бол сайхан байгаа нэг 7 хоног дотор та хоёрыг сайхан таарад ирлээ. Айгуул эх 7 хоноос бороошоод бас салхи ирэх болов гэж ярьжсэн. За нэг иймэрхүү мэдээлэл өгчээ. Та бүхний сонсож байгаа энэ дуу бол Японы алдартай дуучин Нацукава Римигийн Надаас оосоо гэдэг дуу. За Нацукава Рими бол за бидний аялж байгаа энэ Окинава нутаг Ишигакижима нутгийн ийм дуучин юм байгаа. За Ишигакижимад төрсөн за Окинава нутагт одоо амьдардаг ийм дуучин. За монголчууд ялангуяа залуучууд бол Нацукава Римигийн дууг бол сайн мэддэг, бас дуулах дуртай. За ингээд аялж байгаа учраас би сумогийн их авраг Якозина Хакхо даваа жаргалаар дамжуулаад энэ Нацукава Римитэй одоо хандсан байгаа. Харамсалтай нь яг аялж байгаа үед бол ажил давхцаад бид уулзаж чадаагүй.
харин Нацукавар Ими за манай аяллаа багийнханд мөн түнчлэн манай аяллаа нэвтрүүлгийг үзэж байгаа Монгол үзэгчдэд зориулж мэдчилгээ дэвшүүлсэн энэ мэдчилгээг та бүхэнд хүргье. Natsuka Arimi です。今日本とモンゴルはとても近くなっています。特に大相撲でモンゴル出身の力士さんの活躍、素晴らしいなと思います。そして、今回ですねモンゴルでなんと私のふるさと沖縄が紹介されるということを聞いて、それもまた嬉しいなと思いました。ぜひ、モンゴルの皆さんに沖縄に、遊びに来てほしいなと思います。自然がたくさんなのと、あと人もそして街もこうゆったりしているところが気に入っていただけるんじゃないかなと思います。そして、大相撲だけではなく、私からしてみれば音楽でまたモンゴルとつながっていきたいなと思います。これからもよろしくお願いいたします。Natsuka Arimiでした。За би энэ Наха хотын Коксай доорий гэж нэлээд хүмүүс холигдог. Энэ хотын бас нэлээд хөл хөдөлгөөнтэй за дэлгүүр хоршоо их байдаг юм байна. Энэ гудамжаар явж байна. Нөгөө Осакад бол Доотон борий гэл. За Токиод бол ийм гудамж бол зүгээр пик дүүрэнтэй. Энд явж байна. Тэгээд дэлгүүр маш ихтэй оройн цагаар одоо Ирсэн, Зугаа цэнгэлийн ийм газрууд баар энэ төр ихтэй юм байна. Ингээ явж байна. Коксай доорий гэдэг нь Коксай гэдэг нь олон улсын гэсэн үг. Тоори гэдэг нь одоо өргөн чөлөө гудамж гэсэн утгатай. Тэгээ энэ ялангуяа гадаадаас ирж байгаа жуулчд бол энэгээр баримжаа авдаг. Энэ Коксай дооригоос тэдэн алхмын зайтай, тэдэн метрийн зайтай жижиг зочид буудлууд энэ гест хаусууд тэнд байдаг. Тэнд буун өдр гэдэг юм уу те. Тэгээ ийшээ ингээд явахаараа тэнд одоо монорел гэдэг нэг зам дээр явдаг. Одоо галт дээр гэх юм уу да цахилгаан дээр явж байна. Тэгээд тэр монорел нь бол одоо 10 минутанд бараг нэг явдаг юм байна. Битээр бас тэнд зураг авчих гад бас нэлээ хүлээлээ. Ингээ зураг аавна гэдэг чинь одоо бичлэг хийнэ гэдэг чинь болж игэл одоо бас нэг аятайхан байрлалаас бас нэг гайгүй харагдах байдлаар авна шүү дээ. Тэгээд яг авах байж л ингээ дахиад өнгөрчдөг. Тэгээ хүлээсэн чинь юу 10 минут өнгөрч шүү дээ. Тэгээ бараг 20 минут болсон. Хоёр талаас нь ингээ зураг авах гээд. Тэгээ тэрүүгээр явж байна. Тэгээ тэр монорел нь бол өнөө өглөө манай тэр биднээсээ бас замчилж бас юм үзүүлсэн багшийн ярьж байгаагаар бол жоохон тэр дампуурах маягтай ашиг бас нэг баг байгаа бол тоо. Энд бол хүмүүс бүгдээр машинтай, хувийн машинтай. За гадаадынхын эсвэл дотоодын Япон жуулчд нь бол машин түрээс илдэг. За тэгээ автобус их явдаг юм байна. Одоо энэ автобусаар хүмүүс их явдаг учраас тэр монорелээр бол хүн цөөхөн явдаг болсон. Тэгээд тэр чинь бас хоёрхан богоо явж байна. Тэгээ ашиг багтаа нэг тийм дампуурах маягтай гэсэн маягийн ярьж байна. За тэгээ энд бол Наха хот бол 300 мянган хүн амтай. За тэгээд энэ хотууд нь ингээд шууд ингээд бөөр нийлүүлсэн, ингээд хаяад ирсэн байдаг юм байна. Би чи нөгөө Ишигаки Жимашиг бодоод энэ арлын учраас хот нь байжгаад нэг жоохон зайтай дахиад нэг хот байх юм болов гэж бодоод өнөө өглөө бас яриад байсан. Энэ одоо 300 мянган хүнтэй гэхэд бол их том хотод бодогдоод байна гэсэн чинь дэрдээс бол
хөрш хотууд нэг ойрхон байд юм байна. Ингээд нийлээд. Тэгээ ингээд энд явж гин. Тэгээ бас нэг сони яриа өглөө багшаас сонслоо. Энэ цэцэг. Энэ бол их хөөрхөн цэцэг байна. Тэгээ цэцгний тухай бас ярьлаа. Энэ мод. Одоо энэ ч одоо би далдуу мод гэдэг энэ халуун орны энэ мод ч одоо ямар нэртэй байдгийг мэдэхгүй. Энэ юу энэ одоо гол үндэс. Тэмээ гол мод нь бол айгуу тийм сони. Одоо бараг тэнд байгаа шонгийн мод тэмээ одоо рекламметр өлөгдсөн цахилгаан гэрэл янз янзын замын тэмдэглэлүүд тавьсан шон тийм ээ одоо их төстэй. Гэтэл энэ бол одоо энэ модны гол мод. Энэ их сони. Ингээд ийшээ нэг жоохон явъя. Бас сони юм. Энэ дэлгүүр оршоогоор нь орохоор бас сони бараа таваар бас харагдаж байна. Тэгээ энэ юуны энэ цамцаа би Ишигаки жимад авсан. Тэгээ өнөө өглөө энэ гудамжинд 2000 йенээр ийм сэрсэн малгай авлаа. 1000 йенээр авсан. Одоо монголоор бол одоо 160-70 мянган төгрөг байна шүү дээ. Бас нэлээд чанартай. Кариуши виа гэж эднийхний цамц. За бид нар дэлгүүрт нь Ишигаки жимад авч явахдаа бид нар ярьж ирсэн. Тэгээ энэ нөгөө хаваа арлынхан бас нэг иймэрхүү цэцэг навчтай ийм цамц дээр өмсдөг. Тэрийг нь бол арааха шацуу гэж нэрлэдэг гэж ярьжсэн. Тэгээд энд цамц дээр үзлээ хямдхан байна. Гэхдээ материал нь их муу юм. За энэ бол материал сайтаагаас гадна энэ хээ тааруулсан. Энэ нөгөө цэцгнүүд нь ингээд яг сан тааруулсан байгааз. Тэгээд маш их сайн материалтай. Тэгээд цэцэг тааруулж манайхан нөгөө дээд байхдаа нөгөө хээ тааруулна гэж бас нэлээд нарийн байдаг шүү дээ. Яг тэр шиг ингээд хээгээ тааруулсан их гоё цамц авчиж гэдгээ энэ дээрээ би бас одоо ойлголоо. Тэгээд нэлээд чанартай. Тэгээ одоо энэ Окинавагийн хүн болчоод энэ Нахай хотын гудамжаар ингээ аялаад явж байна. За одоо тэгээ ийшээ нэг жоох явъя. За бид нэр Окинава мужийн төв Нахай хотын одоо төв хэсэг гэж хэлж болох бах. Нэлээд хөдөлгөөнтэй энэ Коксай Дори гэж олон улсын гудамжинд аяллаа үргэлжлүүлж байна. За энэ Нахай хотын байдал төрх бол одоо Японы бусад хотуудаас нэг их ялгархгүй. Тэгтээ бас арай өөр юм аа. Одоо тээврийн хэрэгслийн хувьд бол Денша буюу одоо цахилгаан гал тэрэг метро энэ төр бол байдгүй юм байна. За нэг зам дээр явдаг монорейл гэж тээврийн хэрэгсэл гол төлөв ажилдаг. За автобус бол байдаг. За ихэнх хүмүүс бол өөрийнхөө хувийн унаагаар ингэж явдаг юм байна. За энэ олон улсын гудамжинд бол одоо хүмүүс их байна. За Нахай хотынхан, за гадны жуулчид гүйчид их байдаг юм байна. За янз бүрийн зүйл одоо худалдаа таалагддаг юм байна. За тэгээд нэг анхаарал татсан юм бол одоо энэ шанц одоо худалдаалагдж байгаа дэлгүүрүүд их олон байна. За энэ хөгжмийн дэлгүүрт бол одоо шанц бусад хөгжмийн зэмсэг одоо олноор ийм зарагдаж байгаа байдал харагдаж байна. За тэгээд энэ шанц буюу одоо Японоор бол шамисэн гэж нэрлэдэг түрүүн бид бас ярьж ирсэн. За энэ орон нутагт буюу одоо энэ Окинавад бол шансан гэж нэрлэдэг юм байна. За энэ шансан буюу одоо шанзыг бол Окинавачууд их бахархаж одоо баг үндэсний хөгжим гэж үздэг юм байна. Тэгээд энэ дэлгүүрийн гадаа нэг залуутай уулзсан. За энэ залуу бол дэлгүүрийн гадаа ингээд шанс тоглоод зогсож ирсэн. За энэ бол одоо өөрөө тоглолт хийж байгаа биш. Энэ шанс гэдэг одоо бүтээгдэхүүнээ рекламдж байгаа. За энэ манай дэлгүүрт бол олон төрлийн чанартай юм шанс зарагдж байна шүү. Та бүхэн эндээс худалдаж аваарай гэсэн утгатай. За тэгээд би энэ залуугаас бас нэлийн сонирхож асуусан. Тэгээ өөрөө бол шанз буюу одоо үндэснийхээ хөгжимд их дуртай. Ер нь манай Окинавачууд бол бүгдээрээ л ер нь айл болгонд шахуу шанз бий шүү гэж ярьж байсан. За тэгээд би бас хүссэн л дээ нэг цоглого аялгүй тоглоод өгөөч ээ. Би одоо Монголоос явж байна гэд. За ингээ миний хүсэлтийн дагуу энэ залуу одоо нэг аялгүй тоглож өгсөө.
За ингээд аяллаа цааш нь үргэлжлүүлээд ингээд явж исэн чинь за нэг бүсгүй. За одоо кимоно гэж хэлэх нь бас ямар байдгийм бол за кимоногийн тийм орчин үеийн хувилбарыг хэлэх юм уу да ийм хувцастай ийм бүсгүй таарлцсан. Тэгээ одоо ингээд зар тараагаа зогсож жижигхэн цаас ингээд хүмүүст ингээд өгөөд. Тэгээ энэ ямар учиртай яаж байгаа гэдээ асуусан чинь за манай энэ хүнд манай одоо ресторан байгаа. Тэгээ одоо миний тоглодог, миний ажилдаг ресторан байгаа. Тэр ресторан та очивол одоо манай үндэсний хөгжим, манай үндэсний аялгауг сонсно. Тэгээ сайхан хоолн. За тэгээ нэг орой нэг үдшийг бол хөгжилтэй сайхан өнгөрөх болно. Энэ сурч ажиллагааг би хийгээд ингээд зогсож байна гэдэг. Тэгээ та гадаад хүн бол бас очиж үзэж болно шүү дээ гэдэг. Тэгээ би уучраа хэлээд би үнэхээр сонирхож байна. Тэгээ танаа хөгжим, танаа тоглолтыг сонирхын нэгдүгээрт, хоёрдугаарт бол бас үндэсний хоол байна уу гэсэн чинь янз бүрийн хоол байгаа гэж ярьжсэн. За тэгээд энэ бүсгүйн ажилдаг одоо энэ бүсгүйг өөрийгөө бол Эма гэж хэлжсэн. За энэ бүсгүйн ажилдаг тэр ресторанд очихоор шийдээд Фунцэг битээр зурглаач Фунцэг битээр бол тэр ресторан руу очив юм аа. За тэгээд энэ цэнгэний газар гэж хэлэх үү, ресторан гэж хэлэх үү, жижигхэн кафе гэж нэрлэх үү. Энэ газар бол бид очиод бас сонирхож үзлээ, бас багасаа хоол унд идлээ. Тэгээ иймэрхүү үдшийн цэнгэний газар жижигхэн кафе бол маш олон байдгийн байна. За тэгээ энд үндэсний хөгжим шанзаа тоглоод, за энэ эмэгтэй нь болохоор бөмбөр зөхиод, эрэгтэй нь болохоор шанз тоглоод ингээ хоёулаа дуулаад ингээд ирсэн зочид гийчдийг бол хөгжөөдөг. За нэгэн үдшийг бол сонирхолтой хөгжилтэй сайхан өнгөрөөдөг юм байна. Энэ кафед бол янз бүрийн газараас ирсэн хүмүүс байсан. Янз бүрийн газараас гэдэг маань Японы бусад хэсгээс, бүр Токиогоос, Осакагаас, нэмээ бүр зүүн хот бүснүүдгээс хүмүүс ирсэн байсан. Бас гадаадын хүмүүс ирчихсэн байсан. За энэ хүмүүстэй ингээд чөлөөтэй сайхан харилцаад энэ хөгжмөө одоо үндэснийхээ соёлыг танилцуулаад ингээд ийм сайхан үдэш бас тэнд өнгөрч байсан. За бидний хувьд бол яг нeenugo хэлэхэд бол Окинава Ишигакижимад бол богино хугацаагаар аялж байсан учраас олон хүнтэй уулзаж янз бүрийн яриа хөөрөө өрнүүлэх юм боломж бол тун бага байлаа. За тэгээд аялын явцад бол тухайн орон нутгийн орон сууц, ахуй амьдрал, хоол унд хувцс суныг одоо үзэж харж бас сурвалжиж явдаг. Энэ удаа бол бас нeenugo хэлэхэд бол цаг бага байсан учраас хоол ундны талаар бол энэ олигтой сурвалжилж танилцаж амжаагүй. За тэгээд энэ кафед хэсэг суугаад ингээд тоглолт дууссаны дараа энэ Эма гэж бүсгүй одоо бидрийг одоо урьж авчирсан тийм ээ. Бас асуусаа энэ одоо танаа энэ шансан гэж нэрлэдэг байгаа энэ хөгжим одоо ямар учиртай юм. За энэ Токио, Осака хавийн одоо шамисэн гэж нэрлэгээс ямар ялгаатай юм бэ гэд энэ бүсгүйгээс асуусан. За тэгээ хариулж исэн. За энд бол энэ шанзны тэр их биеийг бол одоо могоо харсаар хийдэг юм аа. За энээсээ болоод бас дуу чимээ нь бол тэр хоншуу арлынх юм уу эсвэл кюшүү арлынхны шамисэнгээс их ондоо байдаг гэж нэгдүгээрт. Хоёрдугаарт бол Окинавачууд бол одоо шамисэндээ энэ шансандаа бол маш их дуртай. За айл болгонд ингээд байдаг. За би гэхэд жишээлбэл энэ шанзаар бол тоглож сурахдаа ямар нэгэн сургуульд ч юм уу ямар нэгэн багшаар заалгаж сураагүй. Ердөөсөө л араадуу телевизээр эсвэл эргэн тойрон аав ээж ах トゥ тэмээ эмээ өвгийнхөө одоо тоглож байгааг харж байгаа сонсголоороо сурцсан. За тэгээ одоо бол би мэрэгжлийн хэмжээнд шахуу ингээд тоглож чаднаа гэж ярьж байсан. Тийм тэгээд над шиг ингэж шансангаар тоглодог хүн бол Окинавад маш их байдаг юм аа гэж ярьж байсан. За тэгээд одоо бид бас тохиолдлоор шахуу энэ кафед нэг үдшийг өнгөрөөгөөд Окинавагийн баг үндэсний хөгжим шахуу болсон шансангийн тоглолтыг сонирхож чадсандаа тун их баяртай, олзуурах хууштай явж байлаа. За бид нэр ингээд Окинава мужид 3 хоног аяллаа.
За нэг үг хэлэхэд бол бас энэ том мужид тийм ээ одоо 600 орчим том жижиг арлаас бүрдсэн ийм нутаг дэвсгэртэй том мужид бол 3 хоног аялахад богинохон хугацаа. Гэхдээ л бас анх удаа аялж байгаа гэхэд бол нэлээ юм үзэж харлаа. Тэгээ их аятайхан сайхан аялал боллоо гэж бас дотроо баярлж явж байлаа. За ингээд 10 дугаар сарын 9-ний оройдоо Кюшү арлын Кумамото муж руу одоо Анагийн онгоцоор одоо ниссэн. За энэ удаагийн аяллаа нэвтрүүлэг маань үүгээр дуусж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяр таа.